Нийслэлийн 75 дугаар сургууль 5 дугаар ангийн 8 бүлгийн дунд эцэг эхийн удирдлагыг зохион байгууллаа. Энэ удирдлагт эцэг эх асран хамгаалагчид хичээлд сууж, заах арга зүйтэй танилцаж хүүхдийнхээ сурлага хүмүүжил, төлөвшлийн талаар мэдээлэл авчээ. За хүүхдийнхээ хичээлд сууж тэдний өсөлт хөгжил, хичээл зүтгэлийг ойроос мэдрэх нь хүүхдээ илүү сайн ойлгож байгааг эцэг эхчүүд хэллээ. 5-ын Яа анги 34 хүүхэдтэй эцэг эхийн удирдлагт 28 эцэг эх хичээлд иржээ. За энэ ангийн хамгийн ахмад нь 69 настай Даш Даваа байлаа. Тэрээр 52 жилийн дараа сургуульд сурч байгаа нь юм аа. Түүний хувьд монгол хэлний хичээлдээ идэвхтэй оролцсон юм. Харин математикийн хичээлээ түүний хувьд бага зэрэг хүндрэлтэй байсан гэлээ. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хичээлд 3 цаг суух нь сонирхолтой, мартсан мэдлэгээ сэргээн санаж байгаагаа ярьлаа. Хичээл залуу ял бисээс болж байгаа. 75 нас хойш 1977 онд үедэг сургуулийг тийм комплекс хийшээч яг зэрэг юм яа. Ойр зургийн семинарын бас байлгүй яг ингээд яг хүүхдтэй хичээл суунаг нэрвэдэг байж. Их уралдаа сууж байсан. Гоё юм байна. Бараг 20 жилийн дараа л сууж байгаа шүү дээ тий. Гоё нөө. Хүнд бас нэг өдрийг бас нэг хүүхдийнхээ яаж сууж, яаж боловсруулж байгаа нэг 2 3 цаг ч гэсэн сууж үзэж байна. Тэг ер нь бол аавч өглөө гараал орой ирдэг. Өнөөдөр бол уусаа яг эцэг хүнийхээ үүргийнхаа дагуу ирээд хүүхдийн хичээл сууж байна. Нэлээд мартсан байна. Сая багш хичээл ороход нэлээд инженерээ тэгтгийжтэй гэж бодлоо. Ерөөд бол хүүхдийн хичээлд анхаарал жоохон муу хандуулж ирсэн байна. Эцэгчүүдийн хувьд хүүхдүүдээ 1-2 дугаар ангид анхаарч хичээлээс нь авах гэрийн даалгаврыг хийлгэх нь тогтмол байдагч 3 дугаар ангиас нь биеийг нь даалгах байдлаар орхитгоо. За гэвч энэ нь хүүхдүүдийн сэтгэл зүй сургалтын үйл явцад сүргээр нөлөөлдөг байна. За иймээс багш нь сурагчдын эцэгтэй хэлхийг хүсдэг зүйлийг цагт хэлбэрээр бичүүлж авсан байна. За мөн 5 дугаар ангийн сурагчид бага ангиа дүүргэж шалгалт өгөх тул шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар зөвлөмж өгчээ. Хүүхдүүдээ ямар төвшөнд явж байгаа гэдгийг одоо бүгдээрээ харж байгаах. Одоо 5 дугаар ангийг төгсөж байгаа хүүхдүүдээ тий ямар хариуцлагатай үе ирсэн бэ? Тий бага насны хүүхдүүд хэвээрээ байгаа шүү гэдгийг л ойлгосон байхаа гэж бодож байна. Эцэг эхийн удирдлагоор эцэг эхчүүд хүүхдийн сурах үйл ажиллагаа амжилт сул талуудыг сургууль багш нараас шууд мэдэж авах боломжтой байна. Энэ нь хүүхдүүдэд шаардлагатай дэмжлэгийг гэртээ үр дүнтэйгээр үзүүлэхэд тусалдаг суралцах орчныг бэхжүүлдэг. За мөн хүүхдүүд өөрийн эцэг эх нь ирж оролцож байгааг мэдэх нь хүүхдүүдийн сэтгэл зүйд эерэг нөлөөтэй байдаг нь. Энэ нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, сурлагын өсөл сонирхлыг өдөөж эцэг эхийн анхаарал халамж мэдрэгдэж байгаа гэдэг итгэлийг өгдөг байна. Амар туслан эстрам баалуу авч